За Тулкан Австрийн Вен гэдэг хотод ирсэн байж байна. Та нар өгвөл хэрвээ Венд ирэх юм бол амар дулаалал хүрээд ир заяа. Тэгээ бүх юм төгс, бүх юм гоё. Бэ гэхдээ би бол бүр 100% санал нэгдэж хэлж чадна. Яагаад гэх юм бол эндхийн шинжил бол миний харж исэн, үзчихсэн бүр бараг кинон дээр л гардаг байхдаа гимээр бүр гайхамшигтай уран зөгнөлт бүр бэж боломгүй амар гоё шинжил Christmas болдог юм бэ. Үлгэрийн хотоор бөөндөө хамтдаа альцгаая. За аяллаа музей үзэж эхлүүлсэн баа. Учир нь гэх юм бол Вен хот нь өөрөө урлагийн хот гэдгээрээ маш их алдартай байдаг. Тэгээ маш олон алдартай хөгжимчид, найруулагчид гээд маш том урлагийн хүмүүс Вен хот Австри улсаас төрж гарсан байдаг. Түүнийгээ дагаад маш том алдартай уран бүтээлүүд ингээ музейд нь байдаг юм байлээ. Тэгээ ер нь музей үзээд явж байхдаа урлаг гэдэг зүйлийг зүгээр нэг үзэх биш, яг мэдрэх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Ер нь бол Вен хотыг тэгж яарч сандарч ийшээ тийшээ гүүх биш, ерөөсөө тийм тайван ажиглаж бодож тунгааж аялах шаардлагатай байсан шиг санагдсан. Ийм лаг дугуй замтай юм байна. Тэгээс дугуй өнөр, ролко өнөр, скейтинг өнөр өөрөө сонгоо. Хамгийн юм бэлдээд өчөж байсан. Йоо, гайхамшигтай. Энэ бол үндэсний музей юм аа. Хөрх юм нэг юм яриалах шүү. Тэрийг арай чанга болгоод ярьчих. Микалина гээд дээр үед одоо Австрийн тэм зураач байсан мөлий. Уг нь бол нэр нь бол яг Майкл гэж бичигддэг. Тэнгүүт Майкл гэж бичингүүт хүмүүс өөрөө нэрхтээ зураач гэдэг андуурчин гэж бодоод тэр нэрээ ингээ Микалина гэж бичдэг байсан. Тэгээ тэр зураач ингээд хүний мэдрэхүүг ингээд зурсан байгаа хгүй. Хамгийн цаана юм амталж байна. Нааталт нь болохоор гараа зүссэн одоо хөрх мэдрэхүй ч гэдэг юм уу те, тэр мэдрэхүүг дүрсэлсэн байна. Одоо маш их музейнүүд үзэх ёстой байдаг. Тэрний нэг буюу Kunstdis гээд за би бууруулж магадгүй. Гэтэ нэг ийм маш том асар том сүрлэг нүсэр тийм газар ороод гарч ирлээ. Тэгээ бараг л бүх юмын гоё детальтай үзнэ гэвэл өдөржингөө үзэх шаардлагатай. Бүр тийм том. Одоо би яг ингээд дурдан зогсож байна. Би л хажууд нь зур хаалганаас нь жижиггүй өчөг харагдаж байгаа байхгүй юу. Тэгвэл энэ том байшин барилгыг хар л та. Тэгээд ингээд амар олон хүмүүстэй. Тэгээд ер нь бол Австрт буюу Венд юм үзэхээр бол оюутан хүмүүс байх юм бол тэрийгэ хилээд хөнгөлөлт идэлт юм байна. Тийм болохоор тэрийгэ маш сайн хөнгөлөлтөд шалгаж явах хэрэгтэй юм байна шүү. За тэгээ бүр амар нүсэр чинь бурхан байна. Йоо. Нэг хүн гэхэд хичнээнч зураг зурдیں۔ Тэрийг нь хэдэн зуун жилийн өмнөх юмыг ямар ч сайн хадгалсан байдгийг. Тэгэл нөгөө нэг ярих түүхтэй харуулах одоо дурсамжтай орон гэдэг шиг л үнэхээр л амар л газар байна да нэр. За одоо явж яг өлсөж өглөө. Тэгээ одоо гэлс явж эндхийн нутгийн хоол болох шницл гэдэг хоолыг идэх гээд явж байна. Шницл чинь бас Германд амар иддэм байлээ. Дээрэс нь тэгээ Германы бас үндэсний хоол гэж явагддаг юм байлээ. Тэгээд энэ Австри хүмүүсийг би болохоор яг Австри хэл бэдэм болоо гэж бодсон чи үгүй юм байна. Ихэнх нь бүгд германаар ярьд юм байна. Тэгээ дээрэс нь бас ганц хоёр италиар ярьж байгаа хүмүүсийг сонслоо. Тэгээд ийм сонирхолтой газар байна да. Юмны өртөг гэж бол тэнгэр хатцсан юм байна. Бурхан минь. Аргачихгүй л ахaltaа ийм сайхан газар амьдрах юм ч одоо илүү мөнгө төлөхгүй гэж ч одоо яах вэ дээ. Ийм зурчдад тохируулсан ийм офис шиг газрууд юм билээ. Тэгээд үнгүү орж үйлчлүүлээд асуух зүйлүүдэд асууж болно. Тулаацж болно.
2025 оны Christmas хамгийн гоё тэмдэглэдэг улсуудын нэгээр Австри улсын Вен тодорсон юм билээ. Тэгээд би яагаад гэдэг учрыг нь л очиж үзэл үнэхээр мэдэрсэн. Ёо бүр хэтрүүлэг байхгүйгээр бүр яг кинонд ном дээр гардаг шиг тийм гайхамшигтай тансаг уран яг тийм шинжил гэж нэрэл ийм юм байх та гэж яг бодохоор мэдрэмжийг бол авсан. Тэгээд өмнө миний тэмдэглэдэг байсан мэддэг үзэж харсан шинж хэлүүд бол зүгээр л яг реклам трейлер байсан юм байна лээ. Тэгээд хүн болгоно нэх гоё тайван гэр бүлээрээ цуглцсан хоорондоо сайхан юм яриад бүр яг л гоё шинжилгээ тэмдэглэх гээд ирсэн байгаа хүмүүс байсан. Тэгэл үнэхээр жаргалтай гоё байсан. Ингээд ер нь амар морь ингээд явдсан билээ. Хотын гоё чимэг юм да. Централ кафений энд ирсэн байж гэн. Тэгээд энэ нь болохоор яг Вений яг үндснийх нь кофе шоп гэж ярьдаг юм л да. Дотор нь амар лаг чимэглэлтэй. Ер нь бол маш тийм гоё засалтай, элегэнт гэж хэлж болохоор тийм том одоо кофе шоп гэдэг юм зөө амар алдартай. Энэ бол бараг нэг орж үзэх хэвээр музейнийх нэг нь болсон. Тэгээ би одоо 12 цагт буюу өдрийн хоол идэх биш нэг цагт одоо өдрийн хоол идэх үеэр ингээд хүлээж байгаа хгүй гэсэн чинь тэнчэнээс ахуулаад энэ үртэл ийм аимшигтай их очиртэй зөө. Хүмүүс бараг энээрээ харж байна та энэ очир. Хүмүүс бараг ингээд цаг маг хүлээж иж ордог ийм бүр юу юм бэ? Снийхэн тэр десерт байт юм бэлээ. Амар уурт нартай тэрийг энэ дэр би бичээд тэр нь болохоор маш алдартай байдаг. Тэрийг болохоор заавал идэж үзэх ёстой юм бэлээ. Тэнгүүт энэ газарт нь болохоор яг утгаар нь гоё хийдэг. Тэгээ олон хүний үг бол худлаа байна гэж байхгүй. Тийм болохоор энэ газар бол үнэхээр гоё байна гэдэгт бол би 100% итгэлтэй. Тэгээд ороод ямар ч гэсэн та нарт ямар харагдгийг харуулнаа. Тэгээ одоо энэ чи хараа ингээд морьтой Ингээд морь явж байдаг. Гайхамшигтай юу? Яа, бухам нэг цаг хүлээж явсан. Энэ хүмүүсийг хардаа. Тэ яг ууршилсан. Би болохоор бүр тэр тэндээс хогийн самыг тэнд зогсчихсан байхгүй юу? Тэг би хогийн самнаас энд хүртэл би хүлээж чадлаа. Яг босгож өглөө ёо. Яа за 2 цаг гадаа хүлээстэй ингэж нэг бурхан минь орж ирлээ зөө. Орж ирээд нэг дулаад шуулаацаад нэг хүлээн чичи өрөө эрхэн өрөө өдр мэдээ ороод иж. Тэгээ нэг ийм л газар энэ да юу. Яа за бурхан минь бид чадлаа. Бид эцээ чадлаа. 2 цаг өглөө хүүтэнд тосгон бариа. Хоёр цаг хүлээсний эцэстгээс халуун тийм шарсан гурил гэдэг шиг энэхийн алдартай одоо десертний эдгээд байж байна. За одоо Christmas market-аар явж байна. Вений Christmas market-д маш олон Christmas market байдаг заяа. Жижигэн өчтөр болохоор яг тэр том Christmas market дээр нь орсон. Одоо ингээ хүмүүс зөндөө их байна. Халуун wine бас амар их байд юм байлээ. Тэгээ яг ийм амар халуун үед яг гоё халуун wine уугаад явал гоё юм байлээ. Гэхдээ амар спирт нэг спиртээ чинь бусдагчаар тэр спирт нь ууршаад агаараар амар их хамарлан амар цөргөж орд юм байлээ. Одоо чи нэм сонирхолтой юм амар их байдаг.
ийм одоо хүмүүсийн гар handmade амир олон бүтээлүүд лаач гэдэг юм уу те. Тийм зүйл сонирхолтой зүйлүүд маш гоё байдаг. Дурсамж болгоод авахд бол амар гоё сонирхолтой юм билээ. Одоо ийм сонирхолтой ядтай лаанууд байна. Энэ минаараа бараг торт гэж андуурмаар ийм гоё лаанууд байна. Тэгээ энэ чинь далайн цамгаар хийдэг бие угаагч нь ер нь эко recycle гэсэн үг. Өндөр нь амар гоё. Энэ нэнгүүр бие угаагаал чи ингээл гоодаг нэ гоо их болно. За энд болохоор зэрлэг буг, зэрлэг хаа одоо махыг хийж байна. Ингээ амсуулт юм байна. Одоо юм хөөрхөн тоглоомнууд нэн минийхэр төлгөрний осор шиг хөөрхөн жоохон нөгөө халаасны гүлэг гэж байдаг шүү дээ. Тэр шиг л халаасны тоглоомнууд байна да. Одоо энэ нэраа модон дээр гоё ингээд зураг зурцсан юм байна. Одоо чи энэ минийг хар л та. Star Wars-ийн ингээд зургийг зүгээр яг модон дээр ингээд гоё зурцсан. Модон зүгээр тавцан дээр зурцсан. Энэ талаараа Harry Potter байна. За энэ дээр болохоор ийм гоё хиймэл одоо цэцэг байдаг шүү дээ. Тэнгүүд хиймэл цэцгийг зүгээр одоо нөгөө пластик юмар биш юм шаац юмар бүр хийцэн байгаа байхгүй юу? Бүр бас амар үзээ. Ингээд хиймэл цэцгийг гэртээ гоё декор болгоод decoration болгоод тавих нь шүү дээ. Сайн бацхан юм байна. Өнөөдөр миний Венусад хоног сүүлийн өдөр маань ирсэн байна. Тэгээд одоо жинхэнэ нутаг буцах цаг боллоо. Тэгээд өртгөний хувьд гэх юм бол жоох хүнтэй санагцсан. Яалтч нөгөө улсын нийслэл хот гэдэг утгаараа хүнтэй байх бах. Тэгээд аялал жуулчлал нь бол бүтээдтэй тулцсан. Ерөөсөө тийм 50 амар цуух цаг олдохгүй заяа. За гэсэж очиж үзэхгүй болохгүй, тийш очиж үзэхгүй болохгүй гэд бүр аимшигтай олон зүйлсүүд байгаа. Миний одоо аялж исэн газруудаас хамгийн гоё бүр топ нэгт бичигдэхээр газар бол яггүй Венус байла. Тэгээд зумнаас илүү яг гоё өвөл төр Christmas-аар нэрээд тэгээд Christmas market-аар явах юм бол үнэхээр бүр цөөн сүтэ цатай цугидж байгаа юм шиг мэдрэмж аван заяа гайхамшигтай. Тэгээд хоолны хувьд гэх юм бол яг гоё далайн хоол биш болохоор Монгол хүмүүст бол яг гоё тохирдог тийм хоолтой юм билий. Ер нь бол айгүй мах иддэг. Тэгээ шницлээд хоол идэг. Тэрийг бол заавал идэж үзэх хэрэгтэй. Тэр бол яг гоё хуушур идчих байгаа юм шиг. Тийм мэдрэмжийг бол өгсөн. Тэгээд та нар заавал аялж үзээрэй гэж зөвлөж. Тэгээд энэ хүртэл бичлэгийг үзсэн баярлалаа. Баяртай. Тулканлаа.